Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр сүгэт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гориотойгоор та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 25-ны лав гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар own your role buff. За датагаа үржүүлээд нэмэлтээр хурд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран ажиллаж байгаа баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ үнэхээр гой сэдвээр ярилцсанаа. Ямар сэдвээр ярилцах вэ гэхээр бидний гал халуун хайрын түүх гэдэг сэдвээр ярилцсан. За хизээ хилээ бүгдээрээ нөгөө аав ээжийнхаа хайрын түүхийг ярилцсан штэ тий. Манай аав ээж хоёр тэгж танилцсан байлээ гэд. Одоо тэгвэл өөрсдийнхөө хайрын түүхийг ярилцах нэ. Тэгээ та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд үнэхээр гал харийн гой түүхтэй бол энэ гал харийн түүхээ бусад сонсогчтойгоо ярилцаад хуваалцах нь байна. За тэгээд таны гал халуун хайрын түүх хизээ хэрхэн эхэлж ийсэн. Тэгээд та хоёрын хайрын түүх танд юугаараа хамгийн онцлог ямар одоо гой дурсамж үлдээсэн байдгийн те. Тэгээд одоо ч гэсэн яг энэ гал халуун хайрын түүх чинь хിവэрэ үргэлжилсээр байна уу эсвэл арай жаахан өөрчлөгдсөн үү ч гэдэг юм уу. Гэр бүл болсны дараа ингээд нэг хайр хүрчлөө анх станаар ингээд миний гутлыг өмсүүлээд хоол хийж өгөөл те цэцгээр ингээл булдаг байсан чинь одоо тэхээ болцсон гээл те эсвэл яг тэр чигээр үргэлжилсээр байна уу ч гэдэг юм уу. За энэ талаараа ярилцах нь байна. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радио хамтраагаад утсаар яриарай. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За бид нар ч одоо ингээд 8 жил эфирт суугаад миний хувьд бол амьдралаа ярьсаар байгаад одоо баг зүгээр л Монгол орондоо яар баг амьдралын түүх мөхийг одоо мэддэг болсон шахуу байдаг штэ тий. За миний хайрын түүх мэдээж 2 хүүхдээ маань эцэг за миний одоо хань байсан тийм ээ. За тэгээд 11 жил хүний хань байлаа. Хүний сайхан хань байлаа. 2 сайхан хүүхдээ ээж болж үзлээ. Тэгээд одоо бол ганц биш штэ. Тэгээд ер нь яг ингээд хүмүүс одоо ингээд 40 гарчлаа марчлаа нөхөр мөхөр гэдгээр надад бол яг одоо хүнтэй суух ямар ч тийм бодол байдгүй. Гэхдээ мэдээж хүн л болсон. Тэр тусмаа эмгтэй л хүн болсон. Яг тэр нөгөө нэг хүнд хайртай болохныг мэдрэмж байдаг штэ тий. Догдолдог, дуралдаг, хүлээдэг, тэгээд сандардаг, нэг тийм нэг юм гэгэлцдэг, дэгэлцдэг. Тэгээд тэр мөчийг мэдрэх мэдээж гоё. Тэгээд ингээд нөгөө харилцаа ингээд удаан болоо. Тэгээл ингээд нэг гэрт арай орхын наагур болоод нэг жоох удаад ирэхээр тэгэл нөгөө нэг хартал цэртэл тэгэл хэрүүл уруулын ийм юм болонгууд ингээд залхацдаг гэх юм уу эсвэл аяга төвхтэй санагдаад байдаг эсвэл залхуу өрөөд гэдэг юм уу хэрэлтгээс залхуу өрөөд байдаг ч гэдэг юм уу эсвэл зүгээр хоёр хүүхдээ бас яа гэж хаад бас нэг хар ямтны учрыг олох гэж бас аяга төвхтэй санагддаг ч гэдэг юм уу. Тэгээд ерөөсөө одоо хүнтэй сууя гэж боддгоо. Тэгээд одоохондоо ерөөс өндөө сууя гэсэн бодол байхгүй л явж байна. Тэгээд дахиад нэг тийм гоё ийм игшин агшин гарч ирээ. Тэгэл дурлал догтлол тэгээд буцаж хөрсөндөө буугаал тэгэл явж идэл тэгээд нэг өдөр болох байлгүй дээ л гэж боддоо штэ. За тэгэл амьдрал тэгэл үргэлжилдгээрээ үргэлжлэн тэгээд гэтээ мэдээж хүн тэр тусмаа эмгтэй хүн дурлахаараа яг нэг тийм жоохоо охин шиг ч юм уу ер нь их гоё сэтгэл зүйн хувьд бол маш гоё болдог штэ тий. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бидний гал халуун хайрын түүх гээд ийм гоё сэдвээр ярилцах нэ. За манайхан тэгээд комент чих хэсэгт сэтгэлээ хуваалцаад яваарай. За хайрын түүхээ одоо ярина гэхээр би одоо зөндөөл бол нэвтрүүлгээр зөндөөл их юм ярьсан болохоор за одоо нөгөөтгөө л ярьж гэнэ үл гэж зүгээр нөхөртөөгөө анх танилцсан түүх гэх юм бол нөгөө нэг
манай хүний нээлттэй хөгжлийн төв гэдэг нэг төрийн бас байгууллагад манай хүн ажилдаг байсан. Тэгээ би болохоор зэрэг ажилд орохоор очиж сургалтанд хамрагдах гэж очиод тэгээд анх танилцчихсан. Тэгээд надаас 5-аар дүү байсан. Тэгээд хоёр хөрхөн хүүхдийн аав ээж бололцсон. Тэгээд эхний одоо хань тэгээд битээр чинь одоо 11 жил амьдраа. Тэгээд тань жилээ алдсан. За тэгээд мэдээж эхний жилүүд бол мэдээж яаж чадсан хүнд байсан. Тэгээд өглөө гараад орой орж ирэхгүй гинтийн тохиолдол гэдэг бол мэдээж айгу том цохилт болд юм байлээ. Яг тэгэхээр зэрэг магадгүй тэр хүн дээр өвдөөд би асарж тоглоод цаг хугацааг ингээд өнгөрүүлсэн бол бас арай гайгүй байх байсан бол гинтийн ийм осол гэдэг бол хүний айгу том шок болдог. Ингээд нэг л өдөр хоёр хүүхдтэйгээ ингээд бэлэвсрээд үлдсэн. Тэгээд одоо хүүхдүүд маань том болсон байна, гараас гарсан байна. Тэгээд амьдрал үргэлжилдгээр үргэлжилж чинь. Тэгээд хайр гэдэг бол тэгээд ер нь ерөөсөө хизээч ингээд унтардгүй ч гэдэм юм. Миний хувьд бол насан туршдаа бүр ингээд унтрлаа гэхэд ямар ч л байсныг ядаж цог болоод үлддэм болов гэж сандаг. Тэгээд мэдээж тэр цогийг ингээд нэг гэ үлээгээд ингээд тасаачих юм бол гал болоод дүрлцээ тасаа штэ. Тэгээд хайр гэдэг бол тийм л зүйл гэж би бол ойлгодог. За тэгээд дурлал хайр хоёр бас надад өөр юм шиг санагддаг. Яг тэгэхээр зэрэг дурлал чинь болохоор одоо юу гэдэг ингээд нэг юм дуушиг давталт тахилттай тий. Тэгээл ингээд нэг юм дурлал нь ингээд цаг хугацаа өнгөрөх тусам одоо бинийгээ таньж мэдээд байгаагаар нь хүлээж аваач гэдэг юм ингээд хайр болдсон болов гэж боддог. Тэгээд эрчүүд бол биднээс илүү их хүндлэлийг хүсдэг байх. Эмэгтэйчүүд бид нар бол илүү их одоо халамжийг хүсдэг юм болов. За ингээд бинийгээ нэг байгаагаар нь хүлээгээд авчаан бол олон жил өвгөн эмгэн болтлоо, насан бурал болтлоо ингээд хамт амьдрах энэ амьдрал үргэлжилдэг юм болов гэж боддог. Тэгээд хүний бодол өөр л байдаг байх л та мэдээч тий. За ингээ манай шууд эфирийн утаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Own Your Role Buff буюу Vitafit-ийн одоо үндэсний брэнд гэсэн үг тийм ээ. Energy drink хамтран ажиллаж байгаа. За надад яг одоо энэ улаан өнгөтэй Buff байна. За Монголын анхны energy drink ээ. Тэгээ Монгол залуусын эрч хүч, хурд, төвлөрлийг илэрхийлэх шинэ өнгө төрөх болсон эрч хүчний ундааг Vitafit Group үйлдвэрлэсэн. За тэгээ гамруудын ертөнцөөс сэтвэлсэн нэр юм байна л да энэ Buff гэдэг нь. За тэгээд энэ тоглоомн дотор нь хүч нэмэх чадвараа сайжруулахдаа бафлах гэж ярьдсан байл та. Тэгэхээр одоо амьдрал дээр ч гэсэн бүгдээрээ бафлах цаг иржээ гэж. За тэгээд энэ Buff гэдэг байгаа нь speed хурд хүчний илэрхийлэл гэж байгаа. Тэр нь болохоор шар өнгөтэй байгаа заяа. За тэгээ power буюу хүчний илэрхийлэл энэ улаан өнгөтэй. За focus буюу төвлөрлийн илэрхийлэл нь болохоор цэнхэр өнгөтэй ийм 3 өөр өнгийн одоо energy drink байгаа. За тэгээ амт чанараараа ялгарах Buff анхаарал сайжруулж ядаргаа баасгах нь. За витамин B3, B5, B6, B12-оор баялгаа гэж. За тэгээд магадгүй танаа гэрийн доотлын хүнсний дэлгүүрт Buff energy drink очоогүй байх юм бол та борлуулалтын албатаа 8888 20 34 гэдэг дугаараар маркетингийн албатаа 8888 63 57 гэдэг утсаар холбогдоорой. Тэгээ Buff energy drink гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. За ер нь бол бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр борлуулагдаж байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Own Your Role Buff energy drink хамтран ажиллаж байна. Баярлалаа. За тасарчлаа. Манай шууд эфирийн утаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бүхэн хамтдаа бидний гал халуун хайрын түүх гэдэг сэдвээр ярилцж байна. За өмнө нь бид нөгөө миний аав ээжийн хайрын түүх гэдэг сэдвээр ярилцж байсан тийм. За эхний сонсогч 88 78 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 78. Angel Radio. За байна дэмдээ. Сайн байна уу? Та самтуул холбогдлоо. За сэдвээ сонссон уу? Сэдвээ сая сонссон. За харин гал халуун түүхээ. За айгүй тийм шуумтай байгаад байна. Та спикер чихвчээ боловчих уу? За тэгээ би чихвчээр ярьчих. За би чихвчээс боловчих. За тэгвэл их сайн байна. За одоо хэрхэн зүгж байгаа лээ? Зүгээр байна. За таныг сонсож байна. За миний хувьд гэх юм бол одоо манай эхнэр надаас ирэхэд 8 насаар ихч. Юмсгүй байдаг байхгүй юу? За тийм байна. За тэгээд их нэг насны ялгаа гэдэг зүйлээс хамаарат магадгүй нэг хүндлэл нь магадгүй жоохон бага байдаг байх гэж бодож байна. Өмнө ч гэсэн сая та хэлсэн шүү дээ. Эрэгтэй хүн бол эрэгтэй хүндлэлийг хүсдэг байхаа, эмэгтэй хүн бол хайр халамжийг хүсдэг байхаа гэж хэлсэн тийм ээ.
Одоо тэгтээ та хоёрын харилцааны талаар биш гал халуун харийн төвхлөөр анх танилцсан түүхэл ярина гэсэн үг шүү. За тийм ерөөхдөө хийдий ч ерөөд анх танилцсан нь болохоор бид нэг хамтдаа клубд ерөөд яваад танилцж байсан. За тийм тэгээд ерөөхдөө нэг яг ингээ халамжаар нэг юм ерөөд айгүй хүн халамжилдаг хүмүүс болохоор тэрэнд нь татагдаад нэг л мэдхэд тэгээд одоо сайн болцсон байсан. За тэгээд 2018 оны 10 сарын 31-ний 10 цаг 10 минутанд яг ингээд студид хэлж байлаа. Бүр цаг хугацаатай санаж штэ. Өглөөний 10 цаг 10 минутад уу? Шөнийн. Шөнийн 22 цаг 10 минутад уу? 22 цаг 10 минут гэсэн. За тийм байлаа. За тэгээд хойд мэдээж хариугаа аваагүй. Тэгээд 2 хоногийн дараа илүүд ингээд нэг A5-ийн нэг жижигхэн тийм ногоон дэвтэр дээр ингээд хариугаа нэг хэсэг бичээд өгч байсан. Тэгээд тэрэн дээр нь болохоор ихэд намайг юу гэж боддог байсан бэ? Хараад юу гэж бодсон бэ гэх мэт тиймэрхүү зүйл бичээд тэгээд тэр дэвтрээр ихэд бас ингээд нэг сар гарны хугацаанд бид солилцсон байхгүй. За меморандумээр ихэд ингээд би ингэж боддог байсан, би тэгж боддог байсан, ийм зүйл чинь татагдсан, ийм зүйл чинь намайг татсан гэд. За тэгээд тэр мань одоо ч гэсэн хадгалагдаж байгаа. Тийм байна да. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За та сайн нэвтрүүлэг гадаадад байдаг сонсогчдынхаа хүсэл дээр эрх хуран бүтээлийн жилээс оройн 19 цаг руу бууж байгаа. Яг тэгэхээр зэрэг ингээд 11 цагаас хөтлөхөөр нөгөө гадаадад байдаг сонсогчдын маань хувьд ингээд дандаа үүр мүүр цайж яадаг ч гэдэм үү те ингээд холбогдож чадахгүй байна, ярмаар байна гэдэг байгаа. Тийм учраас оройн 19 цаг руу бууж байгаа. За дараагийн сонсогч 86 тэг 4-т дугаартай сонсогчтой боллоо. 86 тэг 4. Амжилт радио. Бано. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. Байна. За. Миний гэх юм бол одоо нөхөртөөгөө анх одоо буудалд ажиллаж байгаа танилцсан. Зочид буудалд уу? Тий. За. Ээлжийнхээ амралтаар би зочид буудалд ажилладаг байсан. Тэгээд танилцсан байгаа. Одоо нэг хүүхэдтэй. Одоо анх би хараад анхны хартаар дурлсан гэх юм уу та. За. Танай хүн буудалд юу хийдэг вэсэ? Манай нөхөр буудалд орж ирэхгүй юу? Үйлчлүүлэгч чинь юм байна штэ. За. Би ресепч хийжсэн. За. Тий буудалд орж ирээд найзуудтайгаа орж ирээд тэгээд ууж муугаад тэгээд за. Тэгээ үйлчлүүлэгч яаж тэгээдэд авцээ? Тэгээд надад өөрөө хурж ирээд өглөө намайг тэдэн зах сэрэгээрээ гээд утасны дугаар муугаараа өгөөд за амьдаа санаад миний дугаарыг авахгүй бол санаатал байсан юм шиг байлаа. За. Тэгээд миний дугаарлууд алгаас сэрэгээрээ гээд миний дугаарыг давхар аваад тэгээд өглөө нь би сэрээгээд явж ирсэн. За. Тэгвэл яг хоёлаа юм ярьцгаа юу шүн жоох юм ярьж байгаа уцмцаа авалтаа тэгээд ингээд өнгөрчээ. Маргааш өглөө нь би сэрээгээ явсан. Тэгээд явсныхаа өдөр нь би боочаад нэг найзынд очиад бас байж байгаа залгаад дууцсан намайг ирээд аваад хүргээд өгөөч манай найзын гэж. Тэгээд яг танилцах гал амьдаа үдэж байгаа царайд. Тэгэл манай найзын ирж аваад намайг тэгээд манай найзын хүргэж өгөөд хоёлоо замдаа юм яриад тэгж байгаа л ер нь уулзаал тэгэл дотносод одоо ингэ тахаа амьдэрч юм да. Одоо тэг хэдэн жил болж байна? Одоо 8 жил болж. Та тэр үед хэдэн настай байсан? Би ч одоо тэр үед чинь нэг 36 доллартай байсан ба. Зөө. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа.
За их жаргал гант төмөргөө сонсогч маань утсан байна. 10 төгсөх жилээ шин сургууль шилжих болоод багш нарын өрөөний үдэнд ангиа заалгуулах гэд хүлээж байсан шарат хипхопон дийлдэхгүй том цагирган эмэгтэй шар охин хичээлээсээ оторсон бололтой өнгөрөөд гарахт нь вау ямар хөөрхөн охин бэ гэж үлдсэн. Тэгэл багш нар гарч ирээл за дагаад яв гэд нэг ангид орсон нөгөө охин сууж байсан. Тэрнээс хойш жан гэсээр байгаад ангийнхаа ганц ос нь болоод 20 жил өнгөрч байна да гинэ. Би их жаргал гант төмөр гэдэг үнийг дандаа эмэгтэй гэж боддог ус тэгсэн чи эрэгтэй хүн байсан юм биш үү? За дараагийн сонсогч 95 тэг 7 дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 тэг 7. Эмжил радио. Ано. Бэн заасан байна уу? Та сайн холбогдлоо. Таныг сонсож байна. За өдрийн минь. Баярлаа. За би их нэртэйгээ одоо танилцсан 21 жил болж байна. За. Тэгээд их нэрийг анх найз залуу нь орж үжиглээ. Тэгээд бас тухайн үед их нэр маань би нөхдөсөө халуурчсан байж хахад газ гэрлүүгээ гүгээд хавиргатай шүл хийгээд тэгээд яжсан. Одоо би яг их нэртэй бас 12 удаа захиа өгөөд нэг болон 11 захиа дээр саасан дээр 100 утсаар ойж өгч байсан. Хөөе найз залуу нь бол жүжиглээд гэдэг нь яг юу гэсэн үг юм? Яг хоо тухайн үед манай үеэлч анги өгт. За. Тэгээд бага одоо үргэлжлэгчдэр залуучууд байсан. За. За. Тэгээд найз залуу орж үжиглээд бас нэг залуугаас аврах гад. Тэгээд тэгэхдээ насан туршдаа хайрлаа хүндлээд нэг нөхөр нь болоод одоо ингээ хоёр ихэр охин, хоёр хүүтэй, 4 сар хүүтэй. Ямар гоё. Тэгээд 11 дэх захиагаа 100 утсаар ойж өгсөн гэдэг нь юу? Яаж цаасан дээр үү? Эхний захиа болон 11 дэх захиагаа 100 утсаар ойж өгөөд одоо би 12 дахь захиагаа сая бас ихнэрээ сүрприз өгж баярлуулж ойж өгөөд тэгээд жоохон ажилчтай амжихгүй болохоор одоо гүйцээгээ бас яг оёо сууж байна. За. Оён гэхлээр би сайн ойлгохгүй байна. Та надаа ингээд нэг юм төсөөллүүлээд өгөөч. Таасан дээр одоо дарамтлаж бичээд тэгээд 100 утсаар ингээд оёод тэгээд сая болохоор би даун дээр оюулах юм уу гэж боо. Тэгээд захианыхаа юг бас тогтоог даавуугаар хийгээд тэгээд дөрүүлжээ ингээд 20-30 хэмжээтэй даавууган дээр дарамтлаж бичээд тэрэн дээр ингээд 100 утсаар оёод тэгээд хулаг хөдөлмөрч юм. Тэгээд тэр дарамтлаж бичсэн үг нь юу юм? Би чамд хайртай мартай юм уу? Ингээд одоо би чамд хайртай тэгээд 4 хүүхдийн нэр шүдлэг ихнэр битэрээ зохиосон шүдлэг байд. Бүгдээ тэрийг бүгднийг нь оёх юм уу? Бүгдийг нь оё. Ямар мундаг юм бэ? Ямар их хайр вэ? Ямар их хөдөлмөр вэ? Ямар мундаг юм бэ? За. За ястаа өрмөцөөр маш бүтээлчээр хайр илэрхийлдэг мундаг залуу байна. За. Романтик залтай. Тийм байна. Бас начин дээр их нэртэй бас захиа өгч ирсэн ингээд зураад бичээд тэгээ ингээ янз янзын сэтгэл ерөн зүгээр өөр хороод яваад баярлалч тээ. За. За ястаа мундаг залуу байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. Баярлалаа. Хүүе ямар мундаг юм бэ хүмүүс чи базар байна. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар New Julchin дэмжээ ажиллаж байна. За New Julchin Tours компани Хайнан арлын Сани хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аялыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа. 5 цаг нисээд Сани хотын 5 хотын resort буудалд амраад далайн усын спорт, за Atlantis Park, Ширэнгэн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялж байгаа. Хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үнэтэй хямдрал зарласан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийн New Julchin Tours Facebook хуудаснаас за мөн 70 10 94 техник гэдэг утаснаас аваарай. 70 10 94 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч New Julchin. Баярлалаа. Дараагийн сонсогч 9997 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9997 тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа бидний гал халуун хайрын түүх гэдэг өөрсдийнхөө хайрын түүхийг хуваалцж байна. За өмнө нь бас бид нэр аав ээжийнхээ хайрын түүхийг хуваалцж байсан. Анх танилцсан түүхийг ярьж байсан бол өнөөдөр өөрсдийнхөө хайрын түүхийг хуваалцж байна. За дараагийн сонсогч 9997 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9997 Эмжил радио. Байна сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. Би нөхдөд 93 онд хөдөө өвгөнд очиж уншаад танилцчихсан. За. Тэгээд одоо танилцаад 32 жил. Тэр үл болоод 28 жил амьдарч байна. Аа. Тийм. Би өөрөө хотод
төрж өссөн. Тэгээд одоо суугаад 4 сайхан хүүхдийн ээж авсан. 3 зээтэй 2 хургантай амьдарч байна. Оо за. За. За таны утасны нөө цаатлын хүмүүсийн яриа бүр айгүй тод сонсогдоод байна. За тасарчлаа. Уул нь гоё ингээ ярмаар идэг. Тэгэнгүүт баг давхар цаана баахан хүмүүс ярилцаад байна те. За бадамд орж буян тогтох гэдэг сонсч гисэн байна. Би нэг найзаараа дамжуулж одоогийн их нэртэйгээ танилцаж байсан. Хамаатныдаа байх үед нь орой олгоо очиж уулздаг байлаа. Нутгийнх нь гээд нэг залуу намайг очих үед уулзаад ээж байдаг байж үлээ. Гэсэн ч өөртөө татаж чадсан да. Одоо бол 2 сайхан хүүгийн ээж аав бүр бүл нэмээд 2 сайхан ачтаа болчихсон. 31 жил хамтдаа амьдарч байна да гэсэн байна. За сайхан гэр бүл байна уу? Манай шууд эфириутаас 77 78 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид хамтдаа бидний гал халуун хайрын түүх гээд хайрхаа түүхийг хуваалцж байна. За би ямар лаг сэтгэж хөдөлмөрлөдөг романтик нөхөр вэ? Өстой үнсэл баймаар нөхөр вэ гинэ тэр нөгөө захиагаа ойдог залууг. За дараагийн сонсогч 8032 та дугаартай сонсогтой холбогдлоо 8032. Angel Radio. Сайн байна уу? Та сайн өдөр толбогдлоо. За таныг сонсож байна. Би нөгөө нэг нөхөртөөгөө баг 2007 онд танилцсан. За. Тэгээд нөгөө нэг хамгийн анх харсан клипнес ингээд нэг гоё өндөр биетэй амар нэг тийм гоё булчинлаг биетэй залуу тарчтай малгайгаа нэг хойшны харуулаа өмссөн. Нүдний шил зүүцэн. За. Яг нэг клип шиг залуу. За. Тэгээд бүр тэрнээс хойш бүр өөр ямар ч хүн гоё харагдах юм. За. Тэгээд тавьсаа. Тэгээд тэр 12 онд гэр бүл боллоо. Тэгээ та за яг ингээд та ингээ харчлаа. За тэгээ яасан та? Дараагийнх нь оролдогыг та өөрөө хийсэн юм. Тэгээ яаж буцаад олоод авсан юм? Би тэгэл гоё юм байна гэл. Стогой залуу байна гэл. Тэнд газар ажилладаг байсан. Би ажиллагаа зүрхтэй байсан. Тэгээд намайг бас хөөх охин байна гэж талдаг байсан. Тэгээд хоёроо чи намайг эргүүлсэн гэдэг. Үгүй би чи намайг эргүүлсэн гэдэг. Яг юу шиг л байсан да. Нэг клипэн дээр тоглож байгаа юм шиг. Яг бүр амар гоё залуу фитнес болж ирсэн. Өндөр. Яа. Тэгээд нөгөө юм дулаахан байсан болохоор юм подвол өмссөн. Баруун подвол гэдэг. Тэгээд харштай малгайгаа хоош нь оруулаа өмссөн. Гоё нүдний шилбэр үтсэн. Гэтлэм гоё залуу яг ингээд лифтний хаалга ингээд онгонгууд ингээд зэрэгцэл ингээд нөгөө чинь ингээд жижиггээр ингээд нэгтэл амар гоё залуу өдөөс бочирчсэн. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бүгд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Анхны харьцаар яг одоо дурлан гэдэг бас гоё тий. Би бас нөгөө нэг оюутан байхад 20 настай байсан штэ. Тэгээд бас л яг ингээл залуучуудын холбооны чуулга уулзалт энэ төр гээд тэгээд Эрдэнэтэд очсон. Тэгээд Сэлэн зочид буудал бүгдээрээ байрлаад тийчин тэгэл газраас ирсэн Улаанбаатар дархан Төв аймаг Булган Сэлэн Хөвсгөл гээл тэгэл мандата аваарай гэл тэгээд би нэг халуус авчих гал нэг халуун сав барьцсан. Яг ингээл буудлын коридороор нэг залуутай зүрсэн амар өндөр амар гоё залуу байсан. Би ямар гоё залуу вэ гэж бодоод өнгөрсөн чи тэр бас намайг энэ ямар дайжгүй охин бэ гэж бодоод өнгөрсөн гэдэг. Тэрийн дараа нь тэрийгээ ингээд ярих нь айгуу гоё гэдэг. Бүр ингээд танилцаад удсныхаа дараа ер нь хүмүүс анхны харцаар ингээд би бинийг авалж харна гэдэг бас л ховорхон агшин штэ ер нь бол тий. За тэгээд тэр залуу маань бит хоёр чинь жил 6 сар хэрэтээ ингээ өргөж жагаад гадагшаа гараад явсаа. Одоо Америкт амьдардаг гэдэг. За дараагийн сонсогч 8829 дугаартай сонсогтой холбогдлоо. 8829. Angel Radio. Болоо. Байна сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Энэ үнийг хайрын тухайг мөн биш үү? За мөн байна. Би ихэнхдээ одоо 19 наснаас танилцаад 11 жил амьдарч байгаа байхгүй юу? Тэгээд би нөгөө найз охинтойгоо явж исэн чинь манай найзаа дагуулад ирээч. Би бас нэг найзтай уулзъя гэд. Тэгээд би найзаа дагуулад очиж чинь амар хөрхөх юм байна. Жижиг алаг наттай. Завэж та одоо
За та найзаа вэж та нэг охинтой үргэлдэг байсан юм байна тийм үү? Тийм. За тэгсэн чинь танаа найз охин хоёр найз дагуулж очихгүй юу? За тэгсэн чинь та найз охиныхоо найз охинд нь дурлцсан юм уу? Харагцсан аахгүй юу? За. Тэгээд явж байгаа замдаа нөгөө найзгаа нөгөө нэг найз охиныхоо найзтай ингээд хоёр хөтлөж гээл ингээд маазар явж байгаад. Тэгээд уулзж байгаа садах болонготой найзтай хэлдэг байхгүй юу? За өгшөө. Юу яа? Наа охиныхоо дугаарыг би чанд аваад чи танилцсан байсан гэсэн чи ичингүүрээдсэн аахгүй юу? Тэгээд тэгэхээр нь би гэртээ ярьж байгаа найз охин лугаа надад дугаарыг явуулчаа тэгээд. Тэгээд дугаараа явуулсан нь би 2-3 хоногийн дараа найз охиносоо салаад тэгээд найзтай үерхэд тэгээд одоо 11 жил амьдарч байна да. Хүүе тэгээд одоо чи ингээ хаяга адарсан гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээд нөгөө найз охин чи бөө юм болоогүй юу? Үгүй тэгэл салаад. Ер нь бол тэгээд тэр чинь нэг анхны хацаар доорлон гэсэн юм. 10 жилийн үргэлж юм бол ерөнхийдөө бол ихчлэн шохоорхол байж байгаа анхны хацаар доорлон гэсэн нэг юм байдаг юм бэл. Тэгээд найз нь хараад. Тэгээд нэг хөл яг зөв юм байна гэж шийд. Тэгээ одоо ихнэр чинь тэгээд тэр үед юу яриад байгаа юм бэ чи тэрний найз залуу өстэй гээгүй юу? Үгүй шүү дээ. Тэгээ штэ. Тэгээ би чинь жил араас нь гүйж байгаа. Жил араас нь гүйсэн үү? Араас нь гүйж тэгжээж үерхэд. Тэгээд за би бас ихнэрийн жоо муухай болчихгүй хаяга хатарсан ч их шиг. Одоо манай тэр хоёр хоёулаа хоорондоо найзаа. Йой. Тэгээд одоо хэдэн жил болж байгааг нэ гэр бүл болоод. Одоо бид 10 жил яг хамт амьдраад 10 жил. Хүүхэдтэй болсон уу? 3 хүүхэд. Бүрүүтэй. За. Амар. Тэгээ чи бүр тэгээд анхны эхнэрийнхээ найз тэр X-тэйгээ ингээд одоо бол зүгээр сайхан найзууд. Үгүй одоо тэгээд нэг амар таарч мараад байхгүй шүү дээ. Найзтайгаа эхнэр л уулзна гэж. За. За холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран харьцагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom датагаа үржих нь 2 урамшууллаа дахин эхлүүлсэн. Тэгээд 10,000 төгрөг болон түүнээс дээш бүх дата багц 2 дахин үржигдэж байгаа. Хэд ч болоогүй нэмэлтээр бас бэлэгтэй болох боломжтой. За та Mobicom аппараа датагаа 2 дахин үржүүлээд нэмэлтээр 5,000 төгрөгийн 3 GB дататай хүрд эргүүлэх юм ирэх авна. За хүрдээ эргүүлээд iPhone 16, Samsung S25 Ultra, за Disney Nubia Neo 2 гэдэг нөгөө камеруудад зориулсан юм утас байгаа штэ. За мөн Mompay 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг олон бэлгүүдээс сойжих боломжтой байгаа. Өдөр тутмын хэрэглээгээ худалдаж аваад бэлэгтэй боломжийг бас манайхан бүү алдаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн та Mobicom-ын хэрэглэгч бол 2222 руугаа залгаад за операторын дугаараас бол 1822 руу залгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран харьцагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран харьцаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 80-11-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-11. Angel Radio. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Сэдвээ сонссноо? Сэдвээ сонссон. За таныг сонсож байна. Сэдвээ сонсоод. За би ч одоо 18 та техниктэйгээ танилцчихлаа. За танилцахтай ихгүй юу? Манай эхнэр чинь манай дээд курсын хоёр ч юм байсан. Тэгээд дээд курсын яг нэг манайх 0-той ойролцоо октод ирээд дандаа нэг би ч гал хүлээгээл өгчөөд байсан байхгүй яг 0-ийн ойролцоо анги байж байдаг манай. За нэг охин энийгээд байдаг ус. Бас гэлээ нэгээд ямар охин байдгийн болгоод бүр сонирхол төрөл нэлээд олоо. Тэгээ байж байгаа нэг өдөр бүр энэ ямар охин байдгийн бол гэж хард үзмээр санагдаад. Хараад гараа тавсан чи яг нэг хөөх охин байна алаг нүдтэй. За метр 65 орчим сантиметр өндөр. За тэгээ ер нь бол царайлах хөөх охин байна шүү. За тэгээ харцаар байж байгаа нөгөө охиныгаа ерөөдөө ингээд симхэ хараад яваад байл. За ер нь бол таалагдчихаа дууралчаад баг анхны хацаар дууралчаал. Тэгэл нэгд өдөр айгүй гоё нэг үсээр задгаа тавьж ирдэг айгүй хөрхөн. Тэгэл айгүй хөрхөн харагдаад ирдэг. Ерөөсөө за энэ охинтой ямар ч байсан нэг танилцж авъя гэж бодож хүлээж байгаа л тэгэл 12 сарын 26 болголоо одоо. Шинжлэл манай сургуулийн шинжил болоод зөрөг гаргаад очиод танилцлаа. Ямар ч гэсэн танилцчлаа. Тэгээд нэрийг мэддэг боллоо. Тэгээ байж байгаа. Тэгээд ямар ч гэсэн танилцсан ахиж твшил нэлээд гараа байж байгаа. Манай ангийн охин бас таньдаг юм байна. Тэгэхээр хэлээд энэ охин таалагдаад байгаа чинь хэлээд өгч. Тэгээд жоохон нөлөөлөд өгч.
Тэгсэн хавар болоо нөгөө ангийнхантайгаа бас угаалгаар зайсан гарлаа. Зайсан гарсан манай ангийнхан бас нилээ бит хоёрыг бас ойртуулсаа. Аха. Тэгээ ойртуулаад овоод атансаа байжгаад хайртайгаа илэрхийлж бас нэг сайн чаддгүй зах үерхээлээд одоо Улаанбаатарт байгаа одоо бараг бүхэл цэцэрлэгүүдээр ерөнхийдөө бол одоо нөгөө төмөр зомын өдөртөх мөдөртэй. За. Одоо дурлалын годомж гэжээс одоо нөгөө пантон болсон шүү дээ. Тэр болгоноор л явуулаа. Өөртөө дасчих гал үзээд байгаа шүү дээ. Аха. Тэгэл за тэр үед нэг 105 хараад явахаа тэрэн дээр нэг юм бас нэг хосуудын тийм нэг учирлын захиа үл юу вэ тийм нэг нэвтрүүлэг авдаг гэсэн байхгүй. Мм. 105-ны топ л одоо яг нэг хороолт байт юм 3 4 авдаг гэсэн. Тэр эфемер яваад хахаар хоёр найз дээр манай нэг найз бас зураг зардаг. Би бас яг зураг оруулдаг. Тэгээ найз хүн тохоо байхаар нэг юм өхөнд орчаад байна яах вэ гэсэн. Гуруула захиа бичил тагт. Аха. Тэгээ нэг авд илэм захиа бичлээ. Авд илэм захиа бичээд амаар нөгөө энжил менжил гэж зураад. Аха. Тэгээ нөгөө чинь бараг 2 м болчлаа шүү. За захианы тэмцээнд орох юм чинь наа чинь бараг төрөлхөр болчлаа гэх. 2 м захиа бичсэн юм уу? Тийм шүү дээ. Би базар байна. За. Зураг зураад нөгөөдхийг нөгөө үндсэндээ ингээд залгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг бичгийн цааснууд ингээд залгаад ах юм уу? Өө тий. Би шүн дуунтлаад бараг 2-3 цагийн үед явлаа ерөөсө маргааш хичээлтэй ч гэсэн. Манай нөгөө хоёр найз үргэлжлүүлдэг юм. За. Чи өглөө өрөө дээрээ 5 юм 6 цагийн үед өрөө дээрээ тэгэхээр бараг дуусчих тэгээд аваараа гэдэг. Аха. Тэгээ яваад очиж яг 2 м захиад өгөх. Аха. Тэгээд нөгөө нэвтрүүлэгтээ ямарчсан авчиж өгөөд. За. Орой төсний 4 цагаас яг нэвтрүүлэг явуулсан юм аа. Тэгэхээр кассет тавьж бичээд. За. Нөгөө найз маань ямарч гэсэн дууссан байна. Тэгээ авчиж өгсөн. Нэвтрүүлгийн ямарч тэмцээнд орлоо 2 дугаар хайранд орсоо. Арай дөрүүлсэнгөө нэг нөхөр ордон хийгээд авчиж. Натаа царай илүү романтик байсан байлгүй. Би уг нэг романтик байна гэж үзсэн. Йоо, илэг аваач гэн. За. Тий, тэгээд 18-т өгч штэ. 18-т манай эхнэр 19-т. Тэгэхээр ерөөсөө нөгөө тийшээ дуудаал ерөөсөө хаяг дуудан жоо хүнд орно манай хүн ирэхгүй. Тэгэхээр би түүш шуудан дээр очиод нөгөө тэр үуч нөгөө таксон байсан. Гоо чэйжилдэг нөгөө бид тий. Тэнгөт нэг өдөр уцтаа за би түүш шуудан дээр ирсэн байх шүү. Чамайг хүлээж ийн гэж уцаа тавьчихсан. Аха. Цаг боллоо нөгөө ч ороод ирлээ. За. Яасан бэ гэж чи ямар зэвгүй шууд ерөөсөө хилээ тулгаад орчихсан гэх. Тэгээд уулзж байсан. Тэгээд ерөөдөө тэр урт цагаага нөгөө кассет дээр ерөөдөө нөгөө бичсэн агуулгын ингээд бичиж татсан. Тэрийг өөрт нь бэлэглээд. За. Тэгээ одоо бас тэр чинь одоо 2001 оноос хойш шүү дээ. 24-5 жил болсон биш. Аха. Үгүй гэхдээ ямар ч эмэгтэй хүн одоо тий хүнээс 2 м захидал авахаар уярхал авах л та. Тэгээд ерөөсөө манай найзууд хэлдэг байхгүй одоо нөгөө за би ямар ч байсан чамааг бол гэр бүл болох ч болно ямар ч байсан хувь нэмэр ороосоо шүү нэг 5 юм 10 байгаа шүү гэж байнга ярьдаг байна. Йоо тэр 2 м захидалд оролцоо. Чи харин. Йоо яста гоё төг байна. Тий одоо тэр би эргээд хэлдэг шүү дээ хүүхдүүдтэй ч хэлдэг шүү дээ 2 сарын хүүтэй болсон. Манай эхнэрийг дуурасан 2 алгнуудтай нөхөр байна. Аха. Тэгэл байжлаа тэгээд ээж чи ингэж дуурж явлаа ингэж романтикч явлаа гэхээр гайлаад байдаг шүү нэрээ юм уу гэд. Аа. Тэгээд тэр захиа одоо тойрт хадгалагдаж үлдээгүй юу? Захиа бол үлдээгүй. Кассетын манай эхнэр л нэг газар гээц юм шиг байгаа хайгаад ордог ер нь өгүүлээд байдаг. Ааха. Айгуу гоё байсан гэл. Ер нь бол нэлээ үн цэнтэй суусан шүү. Тийм байна. Үнэтэй суусан шүү гэдэг. Тийм байна. За. Одоо чадлаараа ер нь романтик л байлаа штэ. Тэгээд чи одоо уцгаж ямар байсан ш. За холбогцсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажлын амжилт хүсье. За баярлалаа. За. Яаст янз романтик залуу шүү дээ. Манай Аз ундраа мэдсэн байна. Эмэгтэй хүн ер нь найрагдах хүндээ л найрагддаг ахаа. Үнэн. Угаасаа ямар нэгэн байдлаар тэр нэг хүн чинь ингээд нэг таалагдах юм байгаа шүү дээ. Тэгэл эхлээ тоохгүй юм шиг царайлж байгаа. Тэгэл тэр чинь найрагдаж шүү дээ. Тэрнээс биш огт таалагддаггүй юм бол хичнээн ардаас жил байна уу, 2 жил байна уу, 3 м захиа бичнэ үү. Тэгэл ямар ч нэмэргүй шүү дээ. Яа тэгтээ саяны залуу нэрээ ямар лот юм бэ нэрээ пүү 2 м захиа очно гэдэг бол тэгээд тэр нөгөө нэг 1-р байранд орсон те ордон барьсан байсан ч гэх шиг. За одоо утсаахгүй гоё комментуудаа уншиж өгөө тэгээд нэвтрүүлгээ дуусгая. За Дэнсма Даваацрын гэдэг сонсогчдсан байна. 1981 онд 1-р ангидад танилцаад одоо хүртэл хамт эмээ өвөө болоод амьдарч байна да гинэ. Ямар хөөрхөн юм бэ те. За дараагийнх нь тэр нөгөө нэг
үерхдэг байсан бүсгүйгийнхаа найз бүсгүйтэй суудсан залуу гэл манайхан найзын найз эхнэрийн найзтай уулзах ийм л байгаа штэ бүсгүйчүүдээ гэсэн байна. Бас л холио удахгаар залуу байна да гэсэн байна. Кино гэсэн байна. Хүүе ямар амар хэрэг вэ? Найзтай суусан гэх шиг гинэ. За хөөхөн байхад хаяа байтугай л хадардаг байлаа штэ. Хоёр найзуудтай зэрэг үерхэж явсан түүхч байна гинэ. За гой түүхтэй хүмүүс байна. Жинхэнэ хайр нь ээжтэй гэсэн байна. За ер нь бол эхнэрийг нь олж өгсөн буянтан байна гэсэн гинэ. За нэрэл тийм дээ тий. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 25-ны лав гарагийн та сайн урьдчилдаг радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцлагчаар Own Your Role Buff energy drink за мөн датагаа үржүүлээд нэмэлтээр хүр дэргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогч та цагбарынхэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонсдээ дараа үдээ ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3